Сайхан өнөөдрийн бичлэгээ үргэлжлэхэд бэлэн боллоо. Маллай 1968 онд Хонконгт жирийн ажилтай айл төржээ. Эцэг эх нь 4 хүүхдээ өсгөх гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлсөн. Амьдрал хүнд байсан ч хайр халамжаар дутдаггүй байв. Маллай өсвөр наснда зөрүү дураараа болж хайр халамж хүсдэг охин болсон. 18 нас хүрэхэд Маллай зөөлөн итгэмтгий охин байсан. Тэр Илван нэртэй залуутай уулзаж удалгүй жирэмсэн болжээ. Бэлэн биш байсан ч гэрлэж охин төрүүлсэн. Гэвч энэ гэрлэлт нь түүний мөрөөддөг шиг ад жаргалтай биш байлаа. Хормын дараа байнгын хэрүүлдэ болж хувирсан. Илмау ширүүн захирангуй зан гаргаж бүр хүч хэргэлдэг байв. Маллай айж дормжлуулж амьдарсаар байлаа. Тэр твчиж найдсан ч юу ч өөрчлөгдсөнгүй. Эцэст нь хүчрхийлэлтэй энэ гэрэлтийг дуусгаж охиноо нөхөртөө өгөө салжээ. Дараа нь Маллай нэгэн Цяо гэдэг хүнтэй танилцав. Тэр бизнес эрхэлдэг зөөлөн яриатай анхаарал халамжтай хүн байлаа. 1991 онд тэр хоёр гэрлэж охин Чао Винканг төрүүлв. Эхэндээ тэдний амьдрал инээд баясал эвтэй найртай байсан. Маллай хүүхдээ асарч нөхрөө аламжилж бүх зүйлээ сайхан байлгах гэж хичээж энэ удаа жинхэнэ ад жаргалтай амьдрал бүтээнэ гэж итгэж байлаа. Гэвч ад жаргал удаа үргэлжилсэнгүй. Хэдхэн жилийн дараа нөхөр нь казинонд донсон үрзгэлтэй бүр өөр эмэгтэйчүүдтэй оролцдог болох нь ил болов. Маллай охиныхоо төлөө тисэж уйлж гуйсан. Нөхрийнхөө мөрөөдлийн тоглоомын үрийг дарж өгвөл өөрчлөгдөн гэж итгэж үзв. Гэвч хариуд нь дахин уралдал ирсэн. Эцэст нь тэр хатуу шийдээд хоёр дахь гэрлэлээ дуусгаж энэ удаа охиноо өөрөө өсгөхөр болжээ. Ганцаараа хүүхэд өсгөх Маллайд хэцүү байсан. Авдаг цалин нь амьдралын хэрэгцээ, сургалтын төлбөр, эмчилгээний зардал хүрэлцэхгүй байлаа. Тэгээд тэр шөнийн клубт ажиллаж эхэлжээ. Түүний царай, ааш зан, инээмсэглэл нь бусдын анхаарлыг татаж удалгүй илүү хөвшүүлэгчтэй болж эхлэв. Орлого нь нэмэгдэж охиндоо илүү сайн амьдрал бий болох боломжтой боллоо. Гэвч тэр өдөр бүр янз бүрийн ирчүүд тэдний асуудал нуустай тулгарч амьдардаг болов. Ингэснээр түүний амьдрал хайр, мөнгө, хүсэл, хуурмаглал, холилдсон эмх замраагүй ертөнцид хөл тавьсан. 1996 он нэгэн орой клубд Маллай Лам Чүмпитэй таарсан. Энгийн жолооч тэр залуу шудраг даруй ажиллаг нэгэн байв. Чүмпи Маллайын гой үзэсгэлэн татагджээ. Дараагийн өдрүүдэд тэр клуб дахин очих болсон. Арх хөгжмийн төлөө биш зөвхөн Маллайг харах гэж очдог байв. Чүмпи Маллайын өнгөрсөн амьдралыг тоогоогүй. 2 удаа салсан, нэг хүүхдийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэр бүр Маллайг шөнийн ажлыг болиулах гэж 30,000 Хонконг доллар өгч клубын өрөөг нь дарж өгөөд шинээр эхлүүлэхийг хүсжээ. Өнгөрснийг нь шүүмжилдэггүй харин хамгаалж туршдаг хүнтэй уулзрна гэдэг Маллайын хувьд аз байлаа. Тэр энэ л удаа жинхэнэ аз жаргалтай амьдрах болно гэж итгэжээ. 1998 онд Маллай Чүмпи 2 аль биесээр гэрлэж 2000 он гэхэд нэг охинтой болж энгийн дулаахан бүтэн гэр бүл шиг бүх зүйл бүрэн боллоо. Амьдрал ад жаргалтай хэвээр байгаагүй. Гэрэлсний дараа Маллай аажмаар мөрөдө тоглоомонд орж эхэлжээ. Эхэндээ бага мөнгөөр тоглодог байсан ч удалгүй 150,000 Хонконг долларын өрөнд оров. Удалгүй мөнгө хүлэгчид түүнийг айлхан сурдуулж дарамталж эхэллээ. 2 хүүхэд эхнэрийнхээ төлөө Чүмпи бууж өгсөнгүй. Тэр дахин зэйлавч Маллайын бүх хөрийг төлсөн. Ингэснээр эхнэр нь шинээр эхлэн гэж найджээ. Гаднаас нь бол гэр бүл нь тайван харагдаж байсан ч ан цав аль эдийн гарсан байлаа. 2 хүүхэд төрсний дараа зардал эрс үсв. Ажил дээр нь эдийн засгийн уналт нөлөөлж Чүмпигийн орлого багасч урамшуулалт тасарч ажил тогтворгүй болов. Сар бүрийн сүү сургалтын төлбөр түрээс зээлгээд төлөх зүйлс хизээж дуусахгүй. Ингэсээр гэрийн ур амьсгал улам бүр дарамттай болж байлаа. Тэд твийн мөнөөс нүүж чун анан тосгоны жижиг нийтийн байранд орсон. 3 хүүхэд 2 том хүн нийлээд тавуулаа 2 өрөөнд шахталсан амьдрна. Зочны өрөөнд 2 ор шахаж тавьсан бөгөөд үүдний хажууд байрлах давхар орон дээр Чүмпи Маллай 2 унтдаг, хажуугийн орон дээр хүүхдүүд нь унтдаг байлаа. Амьдрал нь хэд давчуу дарамттай байсан бөгөөд шүнжин гаднаас шиврээ борооны тусал тасралтгүй сонсогддог байсан. 2000 онд бүх зүйл нурч эхэллээ. Чүмпи өрөөдөл чадхаа болж дам хурлаа зарлав. Тэр мөчөөс гэр бүлийн санхүү бүрөө унсан. Өөр зардал хүүхдүүд тэдний амьдрал шуурган төвөх завшиг болж хувиршээ. Хүнд үед Маллай хөршөөсөө нийтлэг нийгмийн халамжийн тэтгэлэг хөтөлбөрийн талаар сонсов. Энэ нь ганц бие ээжид сар бүр тусламж олгодог байв. Ингээд тэр хуурамч салт их санал гаргав. Салсан мэт бүртгүүлж боддоор хамт амьдрах төлөвлөгөө. Эхэндээ Чүмпи эргэлзэн ч хүүхдүүдэд бодоод зөвшөөрчээ. Бүртгэл дуусны дараа бүх зүйл төлөвлөсөн ёсоор болов. Маллай халамжийн мөнгө авч эхэлж сар бүр өөртөө болон 3 хүүхэдтэй нийлээд 6,000 Хонконг доллар авдаг болов. Чүмпигийн мөрөн дээрх дарамт хэсэгтээ өнгөрч амьдрал төр зүр тогтворцсон мэт санагдав. Гэвч нэг зүйлийг тэд тооцоолоогүй. Салалтын бичиг хуурамч байсан ч сэтгэлийн өөрчлөлт жингэнд байлаа. Маллай тэр бичигт гарын үсэг зурсан мөчөөс л өөрчлөгдөж эхэлжээ. Тэр олон жилийн дараа анх удаа хүлээснээс мулдарсан мэт одоо чөлөөтэй амьдарч болно гэсэн бодол автав. Тэр илүү их гоёж, илүү гадуур гарч, илүү хөвгчлөлтэй бүр хайхрамжгүй болж эхэллээ.
Халамжийн мөнгө түүнд шинэ ертөнцийн хаалганаас мэд санагдав. Харин Чүмпи нэг гэрт хамт амьдарч байсан ч хоорондын зай өдөр ирэх тусам улам алдаж байгааг мэдэрч байлаа. 2004 оны ихээр Маллай охиныхоо танилуудаар дамжуулан нэгэн залуусын уриаллаа танилцав. Түүний илэн далангүй найрсаг зан тэднийг татаж тэр залуусын дунд асран хамгаалагч игч болж хувиржээ. Тэдний дунд 19 настай ресторан дадлах идэг амьдрал дөнгөж хөл тавьж буй Шүмийн гэдэг хүн байв. Шүмийн анхаарал халамжтай байв. Зөөлөн ярьж түүний яриаг сонсож гэрийн ажил тусалж эвдэрснийг цасдаг. Чүмпиний хийдгүү олон зүйлийг энэ 19 настай хүү дуугүй хийгээд л орхидог байлаа. Маллай олон жил дарагдсан хүсэл эмэгтэй хүн гэдгийг мэдэх тэр мэдрэмжээ дахин сэргээв. Хинч төсөөлөөгүй насны зөрүүтэй энэ харилцаа аажмаар жинхэнэ хайр сэтгэл болж хувиржээ. 2004 оны 7 сар гэхэд Маллай Шүмийн хоёрын харилцаа нууц биш болсон. Шүмийн гэрт нь ирж Маллайын орон дээр унтдаг, бүр угаалгын өрөөг нь ч өөр их шиг ашигладаг байв. Харин хамгийн хэцүү нь энэ бүх зүйл Чүмпи хүүхдүүдийн нүдэн дээр ил тод өрнөдөг байлаа. Чүмпид 19 настай хүү гэрт нь эзэн шиг авилахыг харах хамгийн гашуун доромжлол байлаа. Гэр бүлдээ бүхнээ зориулсан тэр хүн одоо гомдол, атаа өвдөлтөөр дүрсэн байв. Маллай Шүмийн хоёрын харилцаа ил болсноос хойш Чүмпи өдөр бүрийнхээ уур гомдлуудаар шатгаа болж байв. Тэр их нэртэйгээ ярилцаж гуйж бүр өвдөг сөхрөн хүүхдүүдэд бодъё гэж хэлдэг байсан. Гэвч Маллай бид салсан чи надад хамаагүй. Би өөрийн аз жаргалаа сонгоно гэж хариулдаг байв. Маллай хуурам салтын бичгийг ашиглаж Чүмпиг гэрээсээ хөн гаргаж Шүмийнтэй хамт амьдрах гэж оролцсон. Гэхдээ Чүмпи зөвшөөрөөгүй. Тэр бичгээр салсан гэж боддог байсан ч сэтгэл дотроо бид гэр бүл хэвээрээ гэж итгэсээр байлаа. Ингээд гэр дотор байнгын хэрүүл хашгирал зөрчил эхэллээ. Шүн болгон Чүмпи дуугүй сууж өнгөрснийг бодно. Тэр Маллай клубын ажлаас гарахтан тусалж $30,000 өгч байсан. Тэр хайрлаж охиныг нь өөрийн өгчийг өсгөж мөрөдө тоглоомын өрийг нь хүртэл төлж байсан. Гэтэл одоо тэр эмэгтэй өөрөөс нь 16 насаар дүүгтэй хамт ичгэрүүгээр гэртээ инээд сун. Энэ нь уралт төдийгүй Чүмпиг доромжилсан явдал байлаа. 2004 оны 8 дугаар сарын 18-нд Маллай Шүмийнтэй хамт аялаас ирэв. Гэрийн хаалгаа онгойлгод ороход Чүмпи ширээн дээр чимээгөө сууж байлаа. Гэвч түүний нүд нэг л биш ууртай байв. Маллай инээмсэглээ орж ирэхэд Чүмпи уурлаж бид чинь гэр бүл шүү дээ. Хүүхдүүдээ ингэж үл таах гэж юу гэж хэлв. Харин Маллайч бас уурлан орилж бидний хооронд ширүүн хэрүүл эхэллээ. Тэр мөчид Шүмпи уурлаж Шүмийн рүү дайрч хүчтэй түлхэж унгав. Маллай орлон нөхрөө түлхэж цохиж эхэлжээ. Өрөөнд дотор эд зүү шижигдэн хүүхдүүд булан дүүлж байв. Энэ задан бол Чүмпигийн төвчээрийн сүлжийн цаг байлаа. Тэр өдрөөс хойш бүх зүйл нуран онов. 8 дугаар сарын тэр маргаанаас хойш Чүмпи тэс өөрхөн боллоо. Дуугүй царайн бараан нүдэн хоосон. Олон шөнө буланд ганцаараа сууж юу ч ярихгүй байв. Харин Маллай Шүмийнтэйгээ хамт амьдарч бүр Чүмпиг тоодгүй байжээ. Тэр гэр Чүмпид хамгийн аимшигтай там болж хувирсан. 2004 оны 9 дугаар сарын 10-ны орой гэр бүлээрээ ресторан орж хооллов. Хүүхдүүд инээж бүгд аз жаргалтай харагдав. Харин Чүмпи чимээгөө сууж бүхнийг ажиглаж байлаа. Гэртээ буцаж ирээд тэр орон дээр хэвтэж харанхуйд бодолтой автав. Өнгөрсөн саруудын доромжлол, гутаалт, атаа гомдол бүгд толгойд нь нэгэн зэрэг эргэлдэн. Тэгээд тэр шүн шийдвэр гаргав. Өнөөдөр бүгдийг Маллайгаас асууж энэ бүгдийг цэгцлэнэ. Удалгүй Маллай хүүхдүүдээгээ гэрт орж ирэв. Чүмпигийн царайг Маллай хараад ойлгожээ. Өнөөдөр бас хэрүүл болох нь. Гэхдээ Маллай юу ч дуураагүй. Цүнх нүүрний будаг гадуур уцаа цоглуулж эхэлсэн. Шүмийнтэй уулзахаар явах гэж байв. Маллай толны өмнө зогсоод үсээ самнаж өнөртөө ус цацаж байхад Чүмпи хаалганы өмнө зогсоод дэлбэрэх гэж байлаа. Чүмпи түүн рүү алхаж очиод чичирсэн хоолоогоор хэлв. Чи дахиад түүнтэй уулзах гэж байна уу? Энэ гэрийг юу гэж бодож байна? Намайг юу гэж бодож байна? Маллай эргэж арснаа. Бид салсан миний амьдрал чамд хамаагүй. Хинтээ байх нь миний эрх гэв. Тэд хоёул чанга уламжаан гашгарна. Хэдэн сарын турш хоримтлагдсан уур гомдол атаа бүгд нэг дор дэлбэрлээ. Чүмпид гинэт буланд байсан жижиг орлоо харлаа. Хүүхдүүд сэржигсэн айсан нүдээр ширтэж байв. Тэр гүнзгий амьсгаа аваад зөөлнөр хэлв. Хүүхдүүд сэржиглээ гадаа гарч яри айлгах хэрэггүй. Харин Маллай одоо л хүүхдүүдэд бодож байна уу гэв. Чүмпигийн царай улайж ууралтандаа түүний амийг таглан зүгээр л дуугүй болох гэж оролцсон. Гэвч Маллай улам хүчтэй эсэргүүцэж түүний гарнаас мултарч орхиж эхэллээ. Маллайгийн үг бүр нь утгах шиг байв. Чи юу хийсэн юм бэ? Хэрвээ би нийгмийн халамж авдаггүй байсан бол бид өлсөж өгөх байсан. Шүмийн чамаас дээр хүн би түүнтэй байна. Чи хэрэггүй. Энэ үед Чүмпи түүний хоолойг боож эхэллээ. Маллай ихэндээ тэмцлэж байсан ч удалгүй биеийн сулран орилол намжиж хөдөлгөөнгүй болов. Чүмпи хэсэг хугацаанд юу ч ойлгохгүй гарын дагцсан зогсжээ. Тэр хоёр өвдгөө тэрэн гарын чичирсээр л байлаа. Тэгээд гинэ тухайн ор сандран Маллайын биеийг сэгсрэн сэрээжтэй гэж давтан хэлв. Гэхдээ тэр дахиж хизээш нүдэ нээсэнгүй. Чүмпи Маллайг орон дээр хөвтүүлээд сандарсан гараараа хүншлөөр бүтэв. Чүмпи ухаан орж гар утсаа авлаа. Тэгээд давхрууга залгаж хоолоон зангирч
Ахаа маллаа өгчлээ. Цагдаа дуудаад өгөөч гэв. Дараа маллаагийн ах руу залгаж 2 хүүхэд аваачаад өгье. Дараа нь би цагдаад өөрөө очно гэж хэлв. Тэр хүүхдүүдээ хувцлан гадуур цов өмсгөв. Гэхдээ тэдний нүрийг харж чадсангүй. 2 жаахан хүүхэд аавынхаа гарыг чангатгаж айснуудаарээ эргэн тойрны ажиглана. Тэд юу ч ойлгохгүй байлаа. Чүмпи 2 хүүхдээ байрнаас авч гарахад удалгүй байрны алга дахин онголов. Том охин Вингчинг болон өргөж авсан хүү Мин хоёр орж иржээ. Тэд ердөө хэдхэн минут хоцорсон байв. Тэд өрөөнд ормогцол маллай орон дээр хөдөлгөөнгүй цайсан царайтай амьсгалгүй өвдөж байхыг харжээ. Вингчинг газар унаж дуугаа уран уйлсан. Мин гар нь чичрэн уцаа шүрж авч яаралтай тусмж руу залглаа. Маллай нас барсны дараа цагдаа нар тэр шөндөө мөрдөн шалгалт эхлүүлв. Байрыг битүмжилж эд мөрийн баримт цуглуулж хөршүүд гэр бүлигнээс мэдүүлэг авсан. Удалгүй Чүмпиг олж хориг төв рүү авч явжээ. Хүмүүсийн амнаас тэр тийм хүн биш байсан шүү дээ. Нөхөр нэг даруухан хүн байсан гэх үг гарч байв. Хэрэг гарснаас хойш хэдхэн хоногийн дараа цагдаа нар хүүхдүүдээс мэдүүлэг авч эхэлжээ. Том охин Винканг нулимсаа арчиж чичирсэн олоогоор ирсэн. Ээж минь намайг эмээ рүү явуулдаг байсан ч хизээж орхиж байгаагүй. Ажилтай байсан ч өдөр бүр хийж уулздаг байлаа. Төрсөн өдөр болгонд бэлэг өгдөг байсан. Ээж аав хоёр сүүлийн үед байнга маргалдаг болсон. Гэвч би хизээж ийм зүйл болно гэж бодоогүй гэжээ. 2004 оны 1 сард хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө Маллай охиныхоо 12 насны төрсөн өдрийг томоор тэмдэглэж Караки орж хоолнд орсон байжээ. Тэр орой Маллай охиныхоо гарыг атгаад хичээлээ сайн сураарэ. Ээжгээ буруу замаар битгий яв гэж хэлсэн байна. Маллай болон Чүмпигийн найз дараа нь сэтгүүлчдэд ярьжээ. 7 жилийн өмнө нэг Караки баранд Маллайг анх харж байсан гин. Тэр үед Маллай 2 дахь гэрэлтийнхаа дараа шинэ хүнтэй болж шөнийн амьдрал татагдсан байлаа. Харин Чүмпи түүнээс төсөөр ертөнцийн хүн. Өдөржин жолоо барьж сардаа $8,000 олдог ажилчин байв. Маллай гадуур гарах дуртай хэрэглээ өндөр. Ийм ялгаал эцэст нь тэдний хоорондын зөрчлийг улам гүнзгий болгожээ. Тэр бас хэлсэн нь хуурамч салтын дараа Чүмпи эхнэрийнхээ амьдралаас аажмаар холдож шахагдсан гэж ярьдаг байсан. Харин эхнэр нь өөр залуутай болсныг мэдээд сэтгэлэн докторгүй болж өөр бухимдлаар дүүрсэн. Тэгээд өдөр ирэх тусам ууртай докторгүй болж байсан. Ингээд 7 жил дотор нууж явсан гомдол, атаа, дарамшил бүгд тэр нэг шүн дэлбэрсэн юм. Чүмпиг аллагын сэжигтээр аль бие усаар шүүхэж шилжүүлв. Харин 2005 оны 10 дугаар сарын 12-нд хэрэг дээд шүүхэд орсон. 37 настай Чүмпи шүүгчийн өмнө зогсож би санаатай биш зүгээр л хяналтаа алдсан. Түүнийг ална гэж бодоогүй гэж хэлжээ. Прокурорын тал харин түүнийг аллага үлдсэн гэж үдэж санаатай үйлдэл бүх зүйлс харагдаж байна гэж мэдгдсэн. Шүүхийн үеэр танхимд бүгдийг чимээгүй болгосон нэг бүч байсан. Чүмпигийн хүү видео мэдүүлэг өгтөө хэлжээ. Бяцхан хүү нулимсаа залгиж би ээжигээ их сандаг. Би том болоод цагдаа болно гэж боддог. Миний их жимж болно гэсэн гэжээ. Тэр бас 2004 оны 8 дугаар сарын аяллыг ярьсан. Тэр орой би ээжийг шүмийнтэй нэг орон дээр унтаж байгааг харсан. Би жаахан байсан ч энэ зөв зүйл биш гэж мэдэрсэн. Хэрэг гарах өдөр хүү сургуульд явахын өмнө ээж нь түнд хэрвээ аавч нь асуувал ээж нь чамайг уушин парк руу дагуулж явсан гэж хэлээрэй гэж хэлжээ. Хүү үүнийг ойлгоогүй ч толгой тогсон. Тэр орой ээж аав хоёрын хэрүүл хүүхдүүдийн нүдэн дээр эхэлсэн юм. Тэр бүхнийг харсан тэр хүү одоо болтол тэр шүнийг мартдаггүй. Чүмпи шүүхтэр хэлэхдээ Маллай түүнийг хил дарамжилж залуутайгаа хамт байгаагаа нуухай болсон гэж тэр ярьсан. Тэр шүн сэтгэлээ барьж чадалгүй бүгд санаандгүй болсон гэж мэдүүлжээ. Түүний тухай шүүхийн баримтад өмнө нь ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй энгийн ажилтан хүн байсан гэж дурдсан. Түүнийг хамгаалсан өмгөөлөгч Чүмпи сэтгэл санааны хувьд тогтворгүй эмзэг байдал байсан. Хүүхдүүд нь хүртэл түүнийг өвчлсөн гэж хэлжээ. 2005 оны 10 дугаар сарын 21-нд өглөөний 10 цаг 20 минут 7 шүүгчийн бүрэлдэхүүн хэлэлцэж эхэлжээ. Дараагийн өдөр 11 цагт шийдвэр гарлаа. Чүмпи санаандгүй хүний аим хөнөөсөн гэж үзэж хөнгөн ял онов. Шүүгч энэ эрэгт хүүхдүүд хамгийн их хохирсон. Бяцхан хүү охин сэтгцийн асуудалтай болсон. Хүн нэг л буруу сонголтоор бүх амьдралаа сүтгэж чаддаг гэж хэлжээ. Эцэст нь Чүмпид 9 жилийн хоригдол онов. Харин тэр сахлах баттай байсан тул 2012 онд хугацаанаас өмнө сулагдсан байв. Хайр өөрөө буруу зүйл биш. Маллай хайр үссэн Чүмпи гэр бүлээ аврахыг хүссэн. Харин шүмийн зүгээр л тэр хоосон орон зайг нөхөж байсан. Гэвч нэг нь амиа алдаж, нэг нь шоронд орж, харин хүүхдүүд нь насан туршдаа сэтгэлийн шарахтай амьдрах болсон. Өөр атаархал сэтгэлийн ялтаа алдвал хайр хүртэл эмгэнэл болдог. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал орж өгөөрэй.